За баярлалаа. Энэ хууль бол орж ирэх нь маш чухал да. Та ч өөрөө их хурлын энэ дээрээс үтэр түргэн оруулаад иржсэн үг хэлжсэн санаж байна. Тэрнээс хойш ч одоо 4 сард Зүүн аймгийн маань шатад дууссан. Таны доотлын өрөө шатаа та ч одоо өрөөндөө сууж чадахгүй. Одоо ийм болтлоо зүйн дараад орж ирж байна л да. Тийм учраас би хэлэх эрхтэй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хууль яагаад ингэж удаад байгаа юм бэ? Бидний оруулж ирсэн хуулийг яагаад шууд оруулчихгүйгээр ямар юм өөрчлөж энэ олон сар болов гэдгийг би асуугаад байна. Одоо сүүлийн үеч хаяг бол гал асуудыг нэг аюул боллоо шүү дээ. Төрийн ордон шатаачаад засгийн газрын хуралдаж чадахгүй, их хурлын дарга нь өрөөндөө сууж чадахгүй болтлоо ийм нэг хүлээж ирсэн юм уу? Тэгээ өнөөдөр эн чинь одоо их шадар сайдгүй хамгийн чухал хууль шүү дээ энэ чинь. Тэгээ зүүн аймагуд нь шатцсан, энд гал гараад төрийн ордон шатцсан байж хад хоёр хэсэг нь шатцсан байж хад өөрөө орж ирэхгүй, өөр нэг хуралтай байна гэж яхад бол галдаа ерөөс аш холбогдол байхгүй учраас гал гараад байгаа шүү байна л да. Ийм учраас бол би бол өнөөдөр энэ хуулийг маш оройтуулж оруулж иж байгааг нь бол туйлын хариуцлагагүй зүйл гэж бодоод. Тэгэхээр би яагаад одоо надад асуугаад байна гэвэл энэ хуулийг боловсруулж байсан хүний хувьд бол энэ суусан хүмүүс та нар боловсруулсан шүү дээ. Энэ олон сарын хугацаанд та нар юу өөрчилчихэд оруулаад ирсэн? Бидний боловсруулаад хилцэх хэсгээр нь яриад энийг хангалттай ярьсан. Тийм учраас энэ хуулийг бол яг юуг нь өөрчилсөн энийг бол баг олон удаа хилцэх шаардлагагаар шууд ярьчих ёстой хуулийн нэг л дээ. Тийм учраас би энэ ажлын хэсгийн 3 хүн ороод ирсэн сууж байна л да. Тэгэхээр та нар маань энэ олон сарын хугацаанд засгийн газар маань төрийн ордныгоо шатгийг хүлээгээд байсан юм уу? Эсвэл одоо юу хүлээгээд байсан юм? Одоо хүртэл оруулж ирэхгүй байгаа шалтгааны ч би гайхаад байна. Бадрал дарга. Та миний удирдлаганд бас ажиллаж байсан юм. Юу хүлээгээд юуг нь буцааж яваад юуг нь засчаад хүрээд ирсэн гэдгийг чинь би туйлын их гайхаад. Их хурлын энэ дээрээс их хурлын дарга нь та нарын хуулийг хурдан оруулж ирээ. Зүүн аймаг чинь шатчаад байна. Одоо энэ хуулийг чинь бол гарцаа авахгүй оруулж ирэх ёстой хууль шүү. Өнөө маргааш оруулаад гэж хэлэнгүүт нь татаж авчаад тэгээ энэ олон сар болгож орж ирчээд юу ч болгоомжих суугаад өнөөдөр энэ хуулийн дээр ач холбогдол өгөхгүй нөгөө л орж ирдэ 2 3 хүн орж ирсэн суугаад байгаа учраас засгийн газар татаад авцсан учраас засгийн газар дээр нь юу гэж авсан шинэ сайд яг ямар шинэлэг юм оруулж ирсэн гэдгийг би гайхаад байна л да. Их олон сар ажилласан байж шүү. Тийм учраас яг энэ чиглэлээр юу шинжилж оруулж ирсэн гэдгийг 1 2 3 4 чиний хийжсэн чи тэнд хамтарсан хууль чинь буруу болсон юм а. Бид одоо ийм шийдлийн засгийн газар ийм шийдвэртэй юм хийсэн маа гэдгээр надад нэг тодорхой тоо баримттай хэлээд өгдөө.